Энэ бол Бата Дорж хоёр. Тэд нэг хашаанд айл хөрш амьдардаг нас чацуу найзууд юм. Энэ хүүг Батаг нь Бата өглөө бүхэн сургуульдаа яардаг. Харин энэ хүүг Дорж гин. Тэр Бата шиг сургууль сурдаггүй. Харин өглөө бүр эсрэг тийшээ явдаг. Хүмүүсээ таны хүүхэд хогийн цэг дээр ажилдаг юм биш биз? Өнөөдөр ямар мэдгэжлээ хүн болохыг хүсдэг вэ? Цагтаа. Энэ бол баяраа. Тэр цагтаа болохыг хүсдэг. Эмч. Тэ эмч ээж байгаа эмчлэх хэрэгсдэг. Энэ бол гэрлээ. Тэр эмч болохыг хүсдэг. Миний мөрөөдөл жолооч болохыг хүсдэг. Харин энэ бол Баатраа. Тэр жолооч болохыг хүсдэг. Хүүхдийн өсөж торнож буй орчин хүсэл мөрөөдлийг нь илэрхийлдэг. Энэ хүүхдүүд улаан чулуутын хогийн цэгт хөдөлмөрлөдөг. Тэд сургууль сурахыг хүсдэгч ядуу амьдралаасаа мөн нийгмийн ялгуурлан гадуурхлаас болж сурах эрхээ эдэлж чаддаггүй. Монгол улсын боловсролын тухай хуулинд хүүхдийг 16 хүртэл наснд нь суурь боловсрал заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл сонирхлыг нь хааж боогдуулахгүй байна хэмээн заажээ. Гэвч дээр хэрхэн зөрчигдөж буй Монгол улсын ирээдүй болсон 50 гаруй хүүхэд улаан чулуутын хогийн цэгт хөдөлмөрлөн сурах эрхийнхээ төлөө биш, мөнгөний төлөө тэмцэж байна. Чи сургууль сурахыг хүсдэг үү? Хүсдэг. Гэвч тэгэл сургууль сурлаа гэл уг нь мэрэгжилтэй болол хог охгүйгээс сайн л. Гэхдээ ангийн хүүхдүүд ингээд сонин ингээд шовдвол тэгэл хог ухдаг гэхээр ингээд аим сонин байдалд орвол тэгэл дөө. Сургууль сурснаар хүүхэд өөрийгөө нээж нийгэмшүүлдэг. Анги хамт олонний уур амьсгал, түүнд хандах хандлага нь хүүхдийн төлөвшил, зан үйлд нөлөөлдөг байна. Энэ улаан чулуутын хогон дээр ажиллаж байгаа амьдарч байгаа энэ хүүхдүүдийн асуудал орчноор дамжуулж хүүхдийн эрхийг хангах энэ өөрөө өнөөдөр маш их чухал болчиход байгаа юм. Хүүхдүүд өөрөө хүссэн учраас тэнд ажиллаагүй л ахгүй. Хүссэн учраас хогон дээр байгаагүй. Одоо хогон дээр төрсөн, хогон дээр өссөн, хогон дээр одоо ингээд ажиллаж байгаа хүүхдүүд амьдрал ийм л байдгийн багтаал гэж бодож байгаа. Сургууль гэж юу байдгийг одоо мэдэхгүй хүүхдүүд байна шүү дээ. Сургуульд орохоос айж байна. Улаан чулуутын хогч нь хотоос холгүй шүү дээ. Тэгэхэд нэг 3 км-ийн зайд байгаа сургууль нь бол тэдний хувьд бол маш их өөр ертөнц болчихж байгаа байхгүй юу? Тэнд хөл тавихаас айж байна. Яагаад тэгэхээр гадуурхагдана. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй ажиллахын тулд яахаарахгүй тэр эцэг эхтэй нь ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Эцэг эхийн одоо ажилдаа орлоготой болгох нийгэмшүүлэх асуудал. За гэтэл эцэг эхийн ажилдаа болгох ийм орлогууд хийгдсэн шүү дээ. Олон ч төслүүд хэрэгжижсэн, хийгдэжсэн. Гэтэл эцэг эхчүүд бас ажиллах дуртай биш байгаа байхгүй юу? Яагаад? Бид бодохдоо хогон дээр байгаа юм чинь одоо хамгийн муу бол одоо амьдралтай байгаа. Ажил олоод өгчүүл болно гэж ойлгоод байгаа. Гэтэл бол яг амьдрал дээр бол тийм биш. Харин хогон дээр тэд нар чи их эрхчлөөтэй байдаг юм байна л та. Өдөртөө 50000, 100000-ыг олцдог. Тийм ээ? Бэлэн мөнгө өдөртөө олцдог тэр хүмүүс чинь хүнд ч захирагдахгүй. Өөрийнхөө одоо эрх чөлөөгөөр амьдардаг байхгүй юу? Чөлөөтэй болчихсон. Ерөөсөн нийгмийн болон тэр албан байгууллагын тэр хууль тэднэрт үйлчлэхгүй. Тэгээ тэрэндээ дасчихсан. Тэрэндээ хөвшчихсэн. Энэ дасал, энэ хөвшлээс тэднийг салгах гэдэг чинь өөрөө цаг хугацаа нүр их хөдөлмөр. Ялангуяа энэ оюун ухаантай ажиллах хэрэгтэй. Энийг захиргааны байгууллага хийж бас чаддаггүй юм бэ. Ийм ажлыг хэн илүү сайн хийдэг юм бэ гэхээр төрийн бас байгууллагууд маш их сайн хийж чаддгийг. Тэднийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Маш их нийгэмшүүлэх. Тэгэд баг-багаар тэр орчноос нь салгаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоог 2010 онд гаргасан судалгаагаар 15-аас 17 насны 175.3 мянган хүүхэд байгаагийн 149.7 мянган хүүхэд сургуульд сурч байна. Харин 25.6 мянган хүүхэд сургуульд сурахгүй байна гэжээ. Сургуульд сураагүй хүүхдийн 80% нь өөрхийн орлогодоо нэмэр болох шалтгаанаар суралцж чаддаггүй гэсэн баримт гарчээ. Би 16 настай. Тэгээд хогон дээр гараад 8 жил болж байна. Тэгээд сурдаг байсан. Тэгээд 5 дугаар ангиасаа гарсан.
Яагаад гэвэл дүүнэр надад шүү хүн байхгүй. Би л ганцхан дээш хоол юм гэдэг. Өдрөөс 10,000 цасаас боохгүй. Тэгээд хүмүүстэй нийлээл тэгэл болоод итгэв. Тэгэл хоол хамгааг яаж хийж байгаа болол хардаг. Байхгүй ээжтэйгээ л байдаг. Ээж ажил хийдэг, ээж юм би муу одоо гэртээ байгаа. Дүүнэртэйгээ ажиллаж олсон мөнгөөрөө гэр авсан юм уу Тий. Хэр удаан цуглуулж иж гэр авсан бэ? Мэдгүй амар их удаа цогтос ураагаал байсан. Одоо мөнгө ахих байж байгаа л дүүнэрээ сургал гэж бодож байна. Бичиг юу энэ төр гээл дэвтэр намайг их юм орно шүү дээ. Цонхын дээр тэгэл дүүнэрээ интернэс яаж ажаал дүүнэр сургал гэж бодож байна. За Сонгойрхон дүүргийн их нарангийн хогийн цэгт одоо хүүхдүүд эрүүл мэнд бие бялдараас оюун ухааны хувьд сөрөг нөлөөлөхөйс хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрт ордог хогийн цэг төлмөр эхэлсээр байгаа. Одоо манай дүүргийн их нарангийн хогийн цэгнэд ер нь дунджаар байнгын тогтмол 50 гаруй хүүхд байнга хөдөлмөр эрхэлдэг. Зуны үйлрэлд болохоор сургууль амарсан үед хүүхдүүдийн хөдөлмөр эрхэлт бас илүү нэмэгддэг. Одоо сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байнгын доктортой үйл ажиллагаанууд байнга явуулдаг. Одоо жишээ нь хүүхдүүдийг бичиг баримтжуулах, албан бус сургалтанд сургууль завсарсан хүүхдүүдийг албан бус сургалтанд хамруулах, аль болох сургууль завсардаагүй ч гэсэн хүүхдүүдийг нөгөө хөдөлмөр шилжүүлэхгүй сургууль завсарталтаас сэргийлэх төр бүрийн халамжийн болон бусад тусламж үйлчлэгээнүүдийг байнга үзүүлдэг. Гэсэн ч хүүхдүүд маань одоо сургууль завсардаж хөдөлмөр эрхэлсээр л байгаа. Энийн нэг шалтгаан нь юу вэ гэвэл орчны нөлөөлөл эцэг эхийн боловсролын түвшингээс бас их шалтгаалж байгаа. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн ар гэрээг бичиг баримтжуулах ажлууд байнга зохион байгуулагддаг. Гэвч хүүхдүүд маань ар гэрэмч зарим нь бичиг баримтаа нөгөө барьцаан тавиад алдчихдаг. Өөрсдөө аагүй болохоор нэг бичиг баримт үнцнийг бас нарийн сайн ухаардаггүй ойлгохдаггүй. Бичиг баримтгүй учраас бас сургууль соёлт хамрагталт халамжийн төрөөс үзүүлж байгаа халамжийн үйлчлэгээ бас халамжийн үйлчлэгээ авч чадахгүй байдалд нөлөөлдөг бичиг баримтгүй байдал нь Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд тохиолдох эрсдэл. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Боловсрал эзэмших боломж алдагддаг. Нийгэмшил сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөөтэй. Хүүхдийн эрх бүх талаар зөрчигдөнө. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд өдөрт 5,000-аас 10,000 төгрөгийн орлого олдог. Тэдний ходоод нь өлмөн зөлмөн өмссөн хувцаараа үе тэнгийнхнээсээ гологдож ядуу хоосон гэж бусдын нүдэнд жижлүүлэн сурахаас илүү өөрийнхөө дураар өнөө маргаашийн хоолны мөнгийг олох нь тэдэнд илүү дээр санагддаг байна. Намайг Сүнжтмаа гэдгийг би өөрчлөлтөөс эмэгтэйлтэй 4 хүүхэдтэй амьдардаг. 2 бандман бол надтай хамцаг гэр хог руугаа төгөөл өдөр хоногийнхаа хоолныхаа ямиг борлуулаад болдог. 2 охин маань болохоор албан бус сургалтын гэрэл ирээд үгээд гадаадын ивент гэдэг чтэй тийм хичээл завсарсан хүүхдүүдийг сургадаг тийм сургууль явдаг. Дунд бандмаар болохоор одоо өөрөө сурах сонирхолтой сурах гэсэн чинь бас боломж нэгдэг. Ерөнхий боловсролын сургуульч нь ерөөсөө шавтан дандаа л мөнгө тийм ч мөнгө ийм ч мөнгө тэгээ өмсөж зүйсэн хүүхдүүдийн нь хувц сонор гэдэг чинь ямар хөө янз юм өмсдөг лээ тэр бүгдийг би өөрөөсөө ганцаар бол үндэ дийлдэггүй чаддагчгүй яг нэг асалтгүй нэг хаасаа анахгүй нэг жижиглэнтэг нэг хагас илгуултайг л байвал болж байна. Уг нь боломжны аюул уг нь албан бус сургалтын ч гэсэн уг нь явуулчих санаа байсан ч тэгээд өөрөө ч тэгээд одоо нөгөө энэ хог төгөөд мөнгөний амтанд орсон болохгүй юм байна. Өөртөө явъя гэсэн ч одоо тэр хүсэл нь одоо биелэхгүй л энэ. Хоёр дүүгээ бас мэдлэгтэй мэрэгжилтэй болгочихсан ингээ тий. Өөрсөнтэйгээ адилхан хог ухуулахгүй хүн шиг хоёр дүүгээ бас ингээ хүний дүүнээс дутаахгүй хүн шиг юмтай болгочихсан ингээд бас мэлэх мэрээдэг байхгүй юу? Утаа униар үгсэн нохооны ялзарсан үнэр чийг даасан шавартай ялгадас аль муу муухай үнэрт бидний хүүхдүүд хөдөлмөрлөж эрүүл мэнд бие организм сэтгэл зүгээрээ хохирч байна. Зарим хүүхэд эмнэлэгт очихгүй гэж уурлаж байхад тэдний хувьд хүссэн үедээ эмнэлгийн тусламж хүртэж чаддаггүй. Ийм орчинд амьдарч хөдөлмөрлөж байгаа хүүхдүүд суур өвчтөй болж эрүүл мэндээрээ хохирон цаашид хөдөлмөр эрхлэх чадваргүй болдог байна. Таандаа зүгж байгаа яг тэр хүн дайраад алдсан шүү дээ. Машин дээр зүгж жагаад халтраад хөлөө углаад, гараа углаад тэгээд толгоо молгоо гимтэйгэл. Хүүхдүүдгээ бэрцсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаг уу? Хогийнхан гээд хогоо хувцас болохоор яадаг. Гэртнээ авч хувцас солиулаад тэгэл эмнэлэг дээр очиж. Шууд яваад ч юм эмнэлэг хүлээж авахгүй юу? Авахгүй
хогногцтой гэд. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-д хүүхдийн эрхийг төрсэн цагаас нь эхлэн 18 наснд хүртэл нь хамгаална гэж заажээ. Манай аав ээж бүхэл зүйлийг надаас юу хэрэгтэй гэж одоо бичээ юм хийхэд тоо батгад хүртэл яаж ингэж ингэж асуудаг. Тийм учраас аав ээжтэй манай аав ээж хоёр бол ерөнхийдөө амар сайн хүмүүс. Нөө юу гэрийн даалгавар хийхэд тэгээ цээж чимэчиг гээл ойлгохгүй байгаа таануудаа ээж аваасаа л асууж шүү дээ. Зарим эцэг эхчүүд хүүхдтэй боловсрал эзэмшүүлэхээс хөдөлмөр эрхэлж мөнгө олох нь илүү гэж үздэг. Хүүхдийн ажлаас олох богино хугацааны орлогыг бодож боловсрал эзэмших нь хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй үнэт зүйл болохыг анзаардаггүй. Энэ бол Бата Дорж хоёр. Тэд нэг хашаанд айл хөрш амьдардаг нас чацуу найзууд юм. Энэ хүүг Батаг нь Бата өглөө бүхэн сургуультай яардаг. Харин энэ хүүг Дорж гин. Тэр Бата шиг сургууль сурдаггүй. Харин өглөө бүр эсрэг тийшээ явдаг. Хүмүүсээ таны хүүхэд хогийн цэг дээр ажилдаг юм биш биз? 11-т. Энд хэн удаа ажиллаж байгаа? 2 жил болж. Сургууль сурахыг хүсдэг үү? Яагаад сургуулиасаа гарцсан? Ээж аав нь мөнгөний болцоог болох тэмдэг нам авч өгөө. Тэгээ гарцсан. Хэдгээр ангиас гарсан их чинь дөө? 1. Тэгээд надад тусал гэсэн. Тэгээд яг яаж тусалж ийн ээж аавдаа ямар ажил хийж яг юу түүж авч ийн хогон дундаас их чинь дөө? Шиллаац. Тэгээд өдөрт хідээс хідэн төгрөг олж ийн? Өдөрт 5-4 мянга. Хідээс хідэн цагийн хооронд ажилладаг вэ? Өглөө 10-аас 8. Их чинь ирээдүйд ямар мэргэжлтэй хүн болохыг хүсдэг вэ? Цагтаа. Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан хүүхдийн дэвчгийн хөдөлмөрийг устгах 16 оны зорилтыг Монгол улс бас хэрэгжүүлэх хүрээнд бид нар төрийн бус байгууллагууд үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид нар дэвчгийн хөдөлмөрүүдийг устгах зорилтуудыг 50 ажиллаж байгаа. За энэ дотор бол хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд болон бэлгийн мөрч төрсэн хүүхдийн асуудал бол хамаарагдж байгаа. Тэгэхээр өнөөдөр хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд зөвхөн яг 2 дахь түүхийн эдийг түүж байгаа ч байж болно. Эсвэл гэр бүлийн бас тэр бага насны хүүхдүүдийг харах хөнгүүгээс болоод гэр бүлээ дагаад явж байгаа тийм хүүхдүүд бас муу адил орж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө суураар нь авч үзэх юм бол тэр 2 дахь түүхийн эдийг тухайн гэр бүлийн гишүүд тухайн гэр бүл ягаад тэр орчинд ажиллах болов гэдэг нь бол эргээгээд яг ядууртай холбоотой асуудал юм. Тэгэхээр бид бол хүүхдийн хөдөлмөр эрхлэх шалтгааныг бууруулахын тулд гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тэр ажлуудыг иргэдийг бол бичиг баримтжуулах тэгснээр бол улсын төрөөс явуулж байгаа бодлого үйлчлэгээ хүртээмжийг одоо өгж байгаа үйлчлэгэнд хамрагдах боломжтой болж байгаа юм ажлуудыг зохиож байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг ер нь бууруулах хэд хэдэн аргыг тодорхойлж болно. Нэгт бол саяны жишээлбэл өрхийн гишүүдийг тохирсон ажлын байрт дадлагжуулж, мэрэгшүүлж, сургаж, за түүний дараагаар ажлын байрт тохирсон ажлын байрт зуучлах бол эргээгээд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бол бууруулах юм. Тэгэхээр хоёр дахь асуудал бол төрийн бус байгууллагуудын одоо нийгмийн ажлын үйлчлэгээ шууд иргэдэд өгж байгаа энэ үйлчлэгээний сайн туршлага бол одоогоор ерөөхдөө дүүргүүдэд туршлага болон түгээгдэх гээд байж байна. Тэгэхээр энэ арга зүйн зөвлөмжүүдийг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтарч ашигласнаар бол хүүхдэд үзүүлэх шуурхай үйлчлэгээ, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчлэгээ илүү хүртээмжтэй болох юм. За түүний дараагаар бол энэ мэрэгжлийн нийгмийн ажилтныг бэлтгэдэг сэтгэл зүйн ангийн оюутнуудын тоог нэмэгдүүлэх бас хэрэгцээ байна. Яа тэгэхээр гэр бүлд яг үйлчлэгээ үзүүлж байгаа анх дэгч орчин хороодод ажиллаж байгаа ажил үйлчлэгийг өгж байгаа төрийн үйлчлэгийг өгж байгаа хүмүүс бол хөвчлийн эдийн засгч мэрэгчлээ хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр зөвхөн халамжийн мөнгийг түгээж гэр бүлд ажиллана гэдэг бол хангалттай биш юм. Тэгэхээр өнөөдөр бол нийгмийн ажлын үйлчлэгийг үзүүлдэг иргэдэн ирээд хороонд хүсэлттэй тавихлаар тухайн иргэдийн хэрэгцээг тодорхойлж чаддаг ярилцлага авах арга зүйтэй тийм байх байж гэр бүл тухайн иргэдийн цаашлаад нийгмийн ажлын үйлчлэгийг
арга зүйн хүрээнд өгч чаддаг тийм чадвартай хүмүүс байснараа төрийн өмчлөгийг бас илүү гэр бүл чиглэсэн цогцоор өгч чадвартай хүмүүс бэлтгэгдэнэ гэсэн үг юм. За тэгээд хөдөлмөрлөлтийг бууруулах бас нэг том асуудал бол энэ эцэг эхчүүдийн хариуцлага болоод ёс зүйн асуудал байна. Тэгэхээр өнөөдөр хүүхдийг хичээлд нь явуулахгүйгээр хүүхэд насыг хүнд хөдөлмөрт биш боловсрал зориулъя гэдэг дэлхийн ураа байна л да. Тэгэхээр энийг бол эцэгчүүд ухамсарлах хэрэгтэй. Үүний цаана юу гэж байна вэ гэхээр хүүхд өнөөдөр хичээлд явахгүй ажил хийгээд өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа хэдий ч гэсэн энэ бол цаашлаад эргээгээд сурах насны оройтод ирэхлээр сурч чадахгүй боловсрал байхгүй болоод ирэхлээр ажилгүй иргэн болно л гэсэн үг л ирээдүйд боловсралгүй иргэн болно. Тэгэхээр энэ бол нөгөө нэг үе дамжсан ядуугийн ядуу гэсэн үе дамжсан ядуурлыг бий болгоод байгаа юм. Тэгэхээр өнөөдрөөс л ерөөсөө л хүүхдэд аль болох боловсралтай болгох. За тэгээд ажил хөдөлмөр, ажлын байрт зуршлуулах, хөдөлмөрийн газар дээр очиж одоо мэдээлэл зөвлөгөө авч өөрсдөө тохирсон ажлын байрт зуршлуулах энэ ажлуудад одоо иргэд идэвхтэй хамрагдаж одоо энэ хүүхдийг хөдөлмөр эхлүүлэх энэ асуудлаас одоо тал бүрнээ л урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм л да. Ардчилсан улсын нэг үнэт зүйл нь чөлөөт иргэд дээр суурилдаг. Чөлөөт иргэд гэдэг нь сурч боловсрсан хүмүүс юм. Тиймээс сурч боловсрах эрхийг нь хангах ёстой байдаг. Үүний тулд албан сургууль буюу бага дунд сургууль байгуулдаг. Бид бүгдээрээ энэ хүүхдүүдийн төлөө алт эрдэнэс мөнгө амлахын оронд сурч боловсрах эрхийг нь эдлүүлж хүүхдийг хүүхэднүүдээр харан үе тэнгийн хүүхдүүдтэйгээ тохой нийлүүлж суралцах замд нь гэрэл асааж өгцгөө. Цэцэг шиг хүүхэд насыг